Бүрүдав гэдэг нэр дэвшигчдээр өнөөдөр санал хураалт явуулна. За мэдээж хэрэг Бүрүдав гэдэг одоо залуу манай Монгол Ардын намд бэлтгэгдсэн залуу. Цаашид одоо хотын даргын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэх нь тухайн одоо томилогдоод батламжлагдсанаас хойш одоо хотын иргэдлээ өөрсдөө үнэлэх асуудал гэж ойлгож байгаа. Ер нь бол зөвхөн миний нэг бас боддог юм бол цаашид бид нар энэ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэдэг албан тушаалыг нэг албан тушаал болгож шууд хотын иргэд сонгогддог ийм эрх зүйн шинжил рүү явах уг нь алхмыг бид хийсэн. Харамсалтай нь хууль хэрэгжилд хойшлцоод байгаа гэдгийг хэлье. За баярлалаа. Нэр дэвшиж байгаа гэсэн энэ үнэн. Одоо хурал дээр нэр дэвшигчид өөрсдөө заалнаас дэвших ямар хүн байгаа тэр хүмүүсийн сонгогдох эрхийн асуудал учраас одоогор бол би мэдсэн зүйлгүй байна. Би өөрөө орж хурлаа нээгээд удирдаад тэгээд өнөөдөртөө шийдвэр гаргаад явнаа л гэсэн төлөвтэй. Энэ хотын даргаад ер нь та юу гэж зөв? Яг уу бидэнд хоёр л тулгымцсан асуудал бай. Энэ бол хамгийн гол хоёр асуудал шүү дээ. Олон асуудал байгаа. Нэг нь түгжрэл, хоёр дахь нь агаарын бохирдол. За бид нар бол өнгөрсөн жил нэг агаарын бохирдлыг 30 орчим хувиар бууруулсан. Түгжрлийг нэг 11 хувиар бууруулсан байгаа. Энэ жил бид нар 10,000 айлыг шинээр нэмж газанд холбох ийм гэрээ хийх шатандаа явж байгаа. За үүнтэй холбоотой бас дэд үтс шийдэх асуудлууд байгаа. За 2100 орчим уурын зуух, нам даралтын тогоо, 170 орчим уурын зуухыг бас энэ газын шилжилт рүү шилжүүлж чадах юм бол бид нар агаарын бохирдлыг дахиад нэг 30 орчим хувиар бууруулах боломжтой. Дээр нь Улаанбаатар хотын автомашины бензинийг евро стандарт руу шилжүүлж чадвал мөн агаарын бохирдол буурна гэд ингээд төлөвлөгдсөн эхнээсээ хийгээд хэрэгжээд явж байгаа ажлуудыг үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. За төгжрөлтэй холбоотой асуудал дээр туулын хурдны зам, тойрог хурдны замыг цаашид үргэлжлүүлэх ажил хийгдэх бах. За ингэснээр автомашины төгжрлийг одоо байгаагаас 50 орчим хувиар бууруулна гэдэг ийм төлөвлөгөөтэй байгаа гэдгийг л. Нийслэлийн хэвлэл мэдээллийн ажилтан 48 цагаар саадуулсан гэсэн мэдээлэлээс энэ талаар та мэдээ. За нийслэлийн хэвлэл мэдээллийн ажилтан саран цэцгийг цагдаагийн байгууллага 48 цагаар саатуулах шаардлагатай байна гэж үзэж холбогдох зөвшөөрлийн дагуу саатуулсан гэдэг мэдээлэл авсан. Эргээд 48 цагаар дуусаад одоо бол хэвийн ажиллаа хийгээ явж байгаа. Энэ дээр бол би дахиад хандаж хэлэхэд энэ хэвлэл нийтлэх эрхээ эдэлж байгаа хэвлэл нийтлэх эрхчлөг эдэлж байгаа хүмүүстэй хууль хяналтын байгууллага шалгалт явуулахдаа хуульд нийцүүлж цаашид одоо хяналт шалгалт явуулаасай. Бид нар 1948 оны хүний эрхийн түгээмэл тохиолол 1966 оны иргэний болон улс төрийн эрхийн фактуудад нэгдэж орсон орон. Ялангуяа иргэний болон улс төрийн эрхийн фактад бүгд найрамдах Монгол ард улс 1974 онд илссэн. 1992 оны үндсэн хуулиар одоо хэвлэл нийтлэх эрхчлөөг мөн одоо үндсэн хуулиараа баталгааж болсон. Тэгэхээр энэ дээр одоо кибер халдлага үйлдсэн гэдэг агуулгаар одоо хэвлэл нийтлэх эрхээ эдэлж байгаа хүмүүсийг одоо шалгах нь би бол хуульчийн хувьд энэ бол буруу гэж хэлсэн. Би өмнө нь чинийг бас нийгмийн сүлжээнд хэлсэн байгаа. Өнөөдрийн үеэр нийслэлийн намын хорооны даргын асуудал яригдах уу? Нийслэлийн намын хорооны дарга цаалгахын дарга байх хэрэгтэй. Өнөөдөр яригдахгүй. Нэг л асуудал. Энэ чи өөрөө өдөртөө. Энд чинь үндсэн хуулийн асуудал шүү дээ. Одоогийн байгаа үндсэн хууль засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль за мөн нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудаар зохицуулж байгаа харилцаа. Энийг бид нар одоо та хэд санаж байгаа бол бид нар 24 онд хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар суурин газруудын төвийг бүгдийг хот тосгон болгоё. Тэгээ захирагчийг нь шууд тухайн оршин суугчдаас нь сонгодог болёо. Нийслэлийг 28 он гэхэд одоо шилжилтийн зохицуулт хийж цаашид ер нь тодорхой хуулиудын өөрчлөлтүүдийг оруулдаг энэ шилжилт рүү явъя л гэдэг л ийм зарчим ярьсан. Тий. За баярлалаа. Төслүүдийг ер нь зогсоолж байгаа шүү дээ. Ер нь асуудал нь яг зэн байдлаар тодорхойлсон билүү 2005 одоо шалгаж байгаа байгууллагаас нь очих хэвээр би зүгээр сураг сонсох нь бол тэр нөгөө нэг тайлан дээр орон андуурч бичсэн мэдээллийг эрүүгийн цагдаагийн байгууллагаас ерөнхий сайдад өгч ийм андуу ташаан болсон. Ер нь бол нөөцийн махыг бүр эрт гаргуулсан шүү дээ. Та санаж байгаа.
Энэ бүх нөөцийн махыг 4 сард гаргадаг. Тэгээ бид нар өнгөрсөн жил 7-8 мянган тонныг бэлтцсэн шүү дээ. Тэгээ нодлон жил нөөцийн мах зарагдаагүй наадам хүргэсэн. 2-3 мянган тонн зарагдаагүй наадам хүргэсэн. Тэгээ энэ жил одоо нөөцөө хэрхэн бэлтэх вэ гэд хөдөө аж ахуйн яамнаас өгсөн чиглэлийн дагуу 5 мянган тонн бэлтсэн. Тэгээ Зандан шатрын ерөнхий сайд 1 сарын 20-нд гаргаа гэдэг чиглэл өгсөн. 1 сарын 20-ноос эхлээд энэ тэндгүү одоо том худалдаанууд өргөцсөн худалдаанууд зохион байгуулсан. Сүүлд махны үн нөгөө шатууны үнэтэй холбоотойгоор нөөцийн мах бэлтгэгчид үнийн эрсдэлд орлоогоо бид нар нэг 1700 төгрөгөөр нэмсэн. Ингээд жижиглэнгээр зар гэсэн жижиглэнгээр зарсан дэлгүүрүүдэд очисон чинь нөгөө нөөцтэй худалдаа авалтын буцаан төлбөр төлөлт нь нөгөө компаниудад хожимж очдөг гэд өөрөө авлага үүсгээд дэлгүүрүүд нь нөгөө нийлүүлэгчтэй Андууны хамаар мэдээ 2 гэхэд таныг хинж өгсөн гэсэн. Үеийн одоо мах үлдэгч 1800 тонныг нийлүүлдэг байна. Одоо тэрийгүүд тэр баримт болон тэр бидрүүл нөгөө компаниуд татаасных нь мөнгийг л өгнө. Хяналт тавина. Юугаар хяналт тавих вөхөр баримтаар л хяналт тавина. Одоо би яхан дахиж мах ярмааргүй тий. За. Махны үнэслийн бэрхтүүдийг хөртөж хадгалж гэсэн энэ компани энэ тал дээр. За энэ ер нь маш урт удаан шалгаж байгаа шүү дээ. Одоо тэгээд чи шалгаж байгаа юм шинээр шалгаж जैन ажлын хэсэг гарлаа л гэдэг. Энэ одоо миний мэдхээр 4 сарын 22-ноос хойш шалгаж байгаа шүү дээ. Өнөөдөр 5 сарын 20 хэдэн болж байгаа шүү дээ. Тийм баха. Тий ингээд аудит орцсон кибрийн ажлын хэсэг гэдэг нэг шалгалт явьж байгаа бах. За юуны холбоотой энэ махтай холбоотой нэг ажлын хэсгийн шалгалт явьж байгаа бах. За санхүү энэ их хурал дээр нийслэлийн төсвийн сонсгол гэдээ явьж байгаа бах. За тэгээд том төслүүдийн шалгалт авилгатай тэмцэх газар хийгдэж байгаа. Тэгээд би бүгдийг харин нэг мөр сайн шалгуулж олон нийтэд ил тод мэдээллүүдийг хийгээсээ тэр их хурал дээр бас сонсголууд нь бас явах ёстой гэдэг ийм байр суурьтай байна.